Хүүхд хөгжлийн болонгийн хамгийн ихний хэсгийн мэдээлэл хүрэхэд бэлэн болсон байна. За дахин өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэндийг хүргэе. За өнөөдрийн хамгийн ихний сэдэв маань бага насны хүүхдүүдтэй, бага ангийн хүүхдүүдтэй чөлөөт цагаар нь уншиж болох номуудыг хэрхэн сонгох вэ гэдэг талаар ээж аавуудаа мэдээлэл хүргэхээр сонгосон. Одоо ер нь энэ үед бол эцэгчүүд өөрсдөө сонгох нь илүү ер нь бол яг ээж аав гэхгүйгээр хүүхдийнхаа саналыг сонсно. Гэхдээ мэдээж хэрэг энэ сонголтын дээр ээж аавын өөрснийх нь номын талаарх мэдлэг мэдээлэл бол чухал үр нөлөөтэй. Тэгвэл яг харилцсан ерөнхийдөө сонголтоо хийх юм. Тийм сонголт. Хүүхдийнхаа сонголтонд ээж аав нь туслах, дэмжих үүрэгтэй гэсэн үг байхгүй юу? Яг ингээл араас нь чиглүүлэл өгөх юм байна л. Тийм чиглүүлж өгнө. За наадах чи ер нь л болохгүй даа. Чи тэр байвал зүгээр юм шүү гэлээ. Ерөнхийдөө маш олон номын сонголтууд байна. Харьцангуй нэг үе бодвол тий. Тэгэхээр энэ номын сонголтууд дээр яагаад заавал номын сонголт насанд нь тохируулаад ингэж яриад байгаа юм бэ гэхэлэр луужин нь болох хэрэгтэй. Нэг луужин чиг баримжаах хэрэгтэй тий. За тэгээд энэ чи хүүхдэд яагаад ном унших шаардлагатай вэ гэхэлэр ном унших маань өөрөө сэтгэн бодох үйлийг хэл ярианы хөгжлийг дэмжихээс гадна үгийн баялагийг маш их дэмжиж өгдөг тий. Үгийн баялаг хэр зэрэг сайн байна. Тэдний чиний хүүхдийн сэтгэн бодох цар хүрээ өргөн байдаг. За эндээс ийм судалгаа хийсэн байгаа. За ерөөсөө өдөрт 20 минут ном уншдаг бол жилд сая 800 уншдаг гинэ. Тэгсэн чинь өдөрт 5 минут уншдаг хүүхэд бол нэг жилд 282 мянган үг уншдаг. Тэгээд нэг өдөрт 1 минут л уншдаг болвол жилд 800 үг уншдаг. Тэгэхээр чинь сая 800 үг уншдаг, 800 үг уншдаг буюу сая 800 үгтэй танилцуулах, 800 үгтэй танилцуулахт хоёрын танин мэдхийн ялгаа бол харьцангуй өөр байгаад байгаа үз. Үүгээрээ шалтгаалаад хүүхдийн хичээл сургалтаа болон бусдыг аливаа зүйлийг таньж мэдэх процессд нь бас шууд хамааралтай байгаад байгаа. Үүгээрээ нөлөөлөд одоо стандарт шалгалтаас 90% дээш авдаг. Өдөрт 20 минут уншлага хийдэг хүүхэд бол өдөрт 5 минут уншлага хийдэг хүүхэд бол стандарт шалгалтандаас ерөөхдөө ойролцоогоор 50 орчим хувийн шалгалтын үнэлгээ амжилт өгдөг. За 1 минутын уншлага хийдэг хүүхэд бол стандарт шалгалтанд бол 10% амжилт өгдөгөө гэсэн үзүүлэлтийг бол судалгаан дээр гаргаж ирсэн байгаа. Тэгэхээр бол уншлага маань сургалт болон хүүхдийн танин мэдхүй хичнээн ач холбогдолтойг бол энэхүү судалгаа харуулж байгаа. За дээр нь ном маань өөрөө хүнийг хүн байх, бусдад харилцах, танин мэдэх бүх зүйлсүүдийг олгож өгч байгаа зүйл шүү дээ. Энэрэнгүй байх, бусдыг арай гоё илүү өргөн цар хүрээгээр харах, бусдын оронд өөрийгөө тавьж үзэх, энэ бүх зүйлийг олгож өгч байгаагаар ном маань өөрөө давуу талтай байгаад байгаа. Тэгэхээр хүүхд яг тийм давуу талыг бий болгохын тулд номын сонголт их чухал юм байна. Яагаад гэвэл тухайн ном юу өгүүлж ин тэрийг хүүхд маань шууд тусгаж авч байгаа тий. Үлгэрлэж байгаа гэсэн үг шүү дээ тий. Тийм учраас хүүхдүүдийнхаа номын сонголтод нь зөв зүгийг заасан луучнанд байгаасаа гэж бодсон үднэс ээж аавуудаа нэг цензуртэй мэдээлэл хүргэхийг гэсэн үднэс одоо ямар номуудыг бага насны хүүхдүүдтэй чөлөөт цагаар нь уншихаар сонгуул тохиромжтой вэ гэдэг мэдээлэл хүргэлээ. За. Яг энэ сонголтын дээр нэрээ ер нь бол ихэнх хүмүүсийн бас толгой хэсэлдэг байхаа. Яаж ном сонгох уу гэдэг ч юм уу. Би шинэ манай нөгөө хамгийн бага дүү бас нэг одоо нэг 7-8 дугаар анги байхгүй. Тэгээ би нэг 5 дугаар ангиас нэгтүүлээл ном авч өгөөл гэдэг. Энэ өстой гоё ном шүү. Энэ бол гоё үлгэр шүү гэж ном авч өгөөл гэдэг. Гэхдээ энэ сонголт нь болохоор би авч өгөөд идэг. Би шүү сонгоод би шинэ өөрөө ном ингээ удалж авахтаа дүүдэд давхар ном аваад яваад байгаа байхгүй. Тэгээ өөрөөр нь сонгохгүй ингээ аваач л өгөөд идэг. Хамгийн гол нь миний хүсэж байгаа шиг одоо тэрийг байнга ингэж уншдаг ч юм уу, өөрөө шимтэн үздэг ч юм уу, тийм зүйл байхгүй байгаа. Би жишээ нь өөрөө хүчээр л за одоо нэг 10 минут л унших гэж гоож иж уншуулдаг ч юм уу, ийм их тохиол байгаа. Тэгэхээр энэ би сонголтын дээр нь алдсан юм шиг байгаа маа. Тий. Тэгэхээр хүүхдүүдтэй яг л эрхэтэ тохиолдсон асуудлууд бол маш олон ээж аауд дээр тохиолдож байгаа. Тэгэхээр хүүхдэд ном сонгохдоо за бага ангийнхан гэсэн учраас 1-ээс 2 дугаар ангийнханд бол ерөнхийдөө дийлэнхтэй зурагтай ном хэрэгтэй байдаг. За зурагтай ном хэрэгтэй. За зурагт ном дээрээ за аль болох мөр хоорондоо зайтай, үсгийн хэмжээ том. За тэгээд хүүхд өөрөө уншаад зурагтайгаа харьцуулаад утгаа ойлгоод байх. Нэгдүгээр анхаарах зүйл тийм. Хоёрдугаар анхаарах зүйл маань энэ зохиолт маань 2-оос 4 дүр орсон. 4-өөс дээшээгээ олон дүр орсон байх юм бол зохиолоо хүүхэд ойлгохоо болчдөг учраас энийг нээж аавууд маань анхаарах шаардлагатай байгаад байгаа. Тэгэхээр 1-ээс 2 дугаар ангийнханд бол зурагтай, тексттэй хосолсон ном.
бага насныхан зориулсан номыг хэдүүлээ бол ярьсан байгаа тий. Зураг дийлсэн байсан бол бага ангийнханд бол текст зураг 50% харьцаатай. Гэхдээ мөр хоорондын зай өөрөөр хэлбэл хүүхдийн нүдийг ядраахгүй мөр хоорондын зай томтой. Үсгийн фонд нь болж өгвөл арайлын 14-ийн хэмжээ гэж стандартыг нь ярьдгийг. Тэгээ энэ том хэмжээтэй зураг текст хоёр нь 50% хэмжээтэй хосолсон. Текстийг уншаад хүүхд зургаа хараад агуулгыг ерөнхийдөө ойлгоод авах боломжтой энэ номыг сонгож аваад. Тэгээд болж өгвөл ном маань өөрөө хөнгөн жинтэй буюу хүүхд номыг хизээлүүл хизээ цүнхэндээ аваад авах боломж гарахаараа л номоо дэлгээд уншаад авах боломжтой номыг чөлөөт цагаар нь сонгож өгөх юм бол тохиромжтой байна. Наач ёстой яг хэрэгтэй юм биш үү? Манай хүүхдүүдийн маань хөвдөх юм бол хажуудлын сайн нөө 50% учраас уншсан зүйлээ баттгаад зургатайгаа харьцуулж хараад тэндээс за дээр нь бол ээж аавуудын гаргадаг алдаа болохоор бага наснд нь хүүхдүүдтэй ном уншихад нь уншиж өгч дэмжичээд өсөг сургангууд нь зөндөө олон ном авчингууд одоо унш гэдэг. Гэтэл нөгөө нэг номон дуртай байсан хүүхд маань өөрөө дургу болчдаг. Нөгөө нэг олон номоор дараал өөрөө унш гэдэг. Тэгэхээр ээж аав маань өөрөө уншлагыг нь дэмжиж өгнө. Тэгэхээр өөрөө нэг хуцыг нь хүүхдээрээ уншуулад тийм ээ. Нэг хуцыг нь өөрөө хүүхдээрээ уншуул. Энэ бас яг мөр хоорондын зайтай өсгөн том байгааз зурагтай. Тэгээд нөгөө хуцыг нь ээж нь өөрөө уншиж өгөөд яг ээлжилж уншина. Тэгэхээр энэ маань ээжийн уншиж байгаас хүүхд үлгэр жишээ аваад хэр зэрэг хурдтай, хэр зэрэг тогтун унших нь зөв юм байна гэдэг хүүхд өөрөө ажиглаж мэдэж аавна. Тэгээд 3 хуцнаас эхлээд өөрөө хичээж уншдаг болчтой. За тэгээд ингээд хүүхдийнхэн хэр зэрэг зөв уншиж гин, алдаатай уншиж гин гэдгийг засахын тулд ингэж унш, тэгэж унш гэхгүй өөрөө л дараагийнхаа уншлаган дээр илүү тод хилээд тайван уншаад явчих юм бол хүүхд аж мар хичээгээд эхэлчихдэг. Тэгэхээр хүүхдийнхаа уншлагыг дэмжих маягаар ингэж хамтран уншаад нэгдүгээр ангид нь дэмжээ явчих болно. За тэгээд дэлхийн ах トゥ гэрэмийн үлгэрүүд байгаа тийм ээ. Ах トゥ гэрэмийн үлгэрүүд, за пүүхийн адал явдал, за тэгээд аль болох амьтан хүний оролцоотой, харилцан яриатай иймэрхүү номуудыг сонгох юм бол бага насны хүүхдүүдэд тохиромжтой байгаа. За энд бас нэг тоо баримт өгч өгөн тийм. Энэ манай төвөөс гаргаж ирсэн бага насны хүүхдүүдтэй ээж аавудаас авсан судалгаа. За тэгээд одоо гадуур байгаа яг Монголын зах зээлд байгаа номууд дээр ээж аавдын өгөх үнэлгээн дээр бол юуг сайжруулаасаа вэ гэж үзэж байгаа гэсэн чинь номынхаа агуулгыг илүү сайжруулаач гэсэн хүсэлтүүдийг бол дийлэнхтэй ээж аавд өгсөн байсан. Тэгэхээр энийг хэвлэлийн газрууд маань анхаарах хэрэгтэй байх, зохиолчд маань ч гэсэн өөрснөө анхаарах хэрэгтэй байх. Тэглэг байх уу? За нөгөө талаар 1 2 дугаар ангийн хүүхдүүд чинь голцоо бас ер нь зурганд их юу байж гэнэ үү? Анхаарал нь илүү төлхөө хандж гэнэ үү? Тий, одоогоор бол бага наснаасаа яг дунд анги руу бага наснаасаа яг бага анги руу шилжилтийн үеийн учраас шууд текст ном руу шилжихээсээ илүү 50% оролцоотой ном руу анхаарах хэрэгтэй. За тэгээд 3 дугаар ангиасаа яг энэ бүхтэртэй морхон мэтийн текстийн агуулга арай их байгаа. Тийм байх тий. Яг тийм. Зураг байгаа. Гэтэ тексттэй агуулга арай их байгаа. Тэгээд нөгөө үсгийн хэмжээ стандарт хэлбэрлөгөө шилжчихсэн. Зайч гэсэн стандарт хэлбэрлөгөө шилжчихсэн байгааз. Тийм бай. За, ийм хэлбэрийн номыг бол 3 4 дугаар ангиас эхлээд сонгоход бол илүү тохиромжтой болоо явчихж байгаа. Тийм. Тэгээд ахаад цаашлаад бас дараагийнх нь ангиуд нь ингээд сонголт ирээд ихээр магадгүй ингээд 1 2 дугаар анги 3 4 гэхэр чинь харилцаа адил өөр болоод ирж шүү дээ тий. Тэгэхээр эцэг эхчүүдийн хувьд гэх юм бол бас давхар бас сонголтын дээр туслах хэрэгтэй. Туслах хэрэгтэй тий. Тэгэхээр 1 2 дугаар анги бага наснд нь 1 2 дугаар ангид нь номын сонголтоо зөв хийгээ явцсан бол дараагийнхаа номын сонголтыг хүүхд өөрөө хийхдээ ерөнхийдөө зөв хийгээ явцдаг, хэмнэл тогтчихдаг. Яг өөртөө тохирох номоо зөв сонгодог болчдаг. Өөр яаж сэдэлжүүлэх вэ? Магадгүй унших дургүй ч юм уу, за эсвэл боли салхуу өрөөд нь боли гэдэг ч юм уу. Тэгэх юм бол яг тэр одоо жишээлх юм бол энэ манай Монголын ном байна л да. Монгол зохиолчдын, зураачдын ном байна. Жишээлх юм бол энэ шувууны сүүдрэн дээр, шувууны өндгөн дээр сүүдрээ бүү тусах гал бид нарыг загнадаг шүү дээ тий. Тэгсэн чи одоо ингээд зохиол нь ингээд явсаар хагаад шувууны үүрэн өндгөн дээр сүүдэр тусахаар өндгөө дарж ирсэн шувуу үргэж нисээд тэгээд 5-аас 10 минут болохоор өндгөн нөгөө нэг өөрийнхөө дулааныг алдчихдаг юм байна. Тэгээд өөрийнхөө дулааныг алдаад ураг маань амьгүй болчдөг учраас шувуу өндгөө голчж байгаа биш ураг амьгүй болчдөг юм байна. Бүр наашин бүр нарийн сайн тайлбарлаж өгсөн тийм. Тийм учраас хүүхдэд энэ нөгөө нэг хүүхдийнхаа ном унших дургу залхаатай байвал хүүхдийнхаа амтнд дуртай юу, одоо машинд дуртай юу, спортод дуртай юу гэд тэр сонирхлыг нь анзаарч агаад тэр тал руу түлхүү харж агаад тэр номоо сонгоод өгч байгаа. Нөгөө талаар бас та ингээ одоо уншиж байгаа хэлбэр нь бас арай өөр байна л да. Өөр байгаа. Тийм байна. Жишээ нь би одоо уншиж байсан бол шоу ингэдэг байжээ. Та ингээ ярьж болохгүй нэ шүү дээ. Хамгийн гол нь хүүхдийг татах учраас тий хамгийн гол нь нөгөө тийм дүрд орно гэж ярьдэн шүү дээ.
бүр яг тэр нэг дүрд нь ингэж ороод хүүхдүүдийг бүр ингэж татах гол зүйлээ бас хийж өгнө шүү дээ. Тий. Ер нь бол одоо маш олон уншлагын арга хэлбэрүүд байгаа. Тэгээ хоёулаа 2 3 дахь хэсгүүд дээр энэс ажимар хуваалцаад тэрнээс өмнө нэг юм асууч. Ер нь ойрож байгаа хэдэн цагт уншвал илүү тохиромжтой вэ? Хүүхдийн хамгийн нөгөө идэвхтэй цаг дээр нь уншлага байхад тохиромжтой байдаг. Одоо хүүхд хичээлээсээ тарж ирээд одоо чөлөөт цагаараа гэсэн тийм хүүхд хичээлдээ өдөр ордог хүүхд бол өглөө босчхоод унших. За хичээл нь эсвэл бол тараад унтахынхаа өмнөх уншлагын цаг гэдэг янз байдаг л да. Гэхдээ эрт орой хизээ хамаагүй хүүхд маань тогтмод нэг хугацаанд ч юм уншдаг байх юм бол ийм хэмнэл тогтоочих юм бол өдөрт яг 20 минут өглөө эсвэл өдөр уншдаг ийм хэмнэлээ тогтоочих юм бол хүүхдэд ач холбогдолтой байдаг. Нөгөө талаар нэг зүйлийг асуухад хэрвээ хүүхд маань энэ номыг уншаад дуусчлаа шүү дээ. Эцэгтэйгээ хамтдаа яг одоо ингээд залуу нэг хуудасаар ч юм ээжлүүлээ сонирхолтой байдлаар ингээд уншаад дуусчлаа. Үүний дараачаар өөрөө бие даагаад ч юм ахаад нэг унших боломж нь олгосон дээр үү? Тий. Өссөн ээж автаагаа өссөн ээж автаагаа уншсны дараа энэ хүүхэд энэ ном сонирхолтой санагдсны дараа өөрөө аваад уншаад байдаг. Тэгээд энэ номыг уншсны дараагаар хүүхэд ээж аав маань баттгаж ингээд шалгаж байгаа асуултыг асуухгүйгээр өөрөө нөгөө нэг дотроос нь саяны жишээлх юм бол шууны өндгөн дээр сүдэр тусахаар ээж нь голдог гэдсэн хутлаа хэлсэн биз дээ гэд ингээд ээж нь ингээд гайхаж байгаа байдалтай асуухаар хүүхэд нь тэгдий харин тийм биз дээ гэд ингээд номноос мэдсэн зүйлээ ээж аавдаа мэдэмгэрж байгаа байдлаар яриад тэрийг нэтвчүүлээд өгөх юм бол номноос би ингэж таньж мэдсэн учраас ээжид энийг би заах чадвартай боллоо гэд ингээд номны агуу чадварыг өөрөө Тэгэхгүй ээж аав нөгөө за сая энэ дээр гол дүр нь яг юу хэлжсэн бэ гэдэг ингээд шалгаж байгаа байцааж байгаа байдалтай ном уншсны дараа асуугаад байх юм бол хүүхдүүд хичээл дээр байгаагаас ямар шалгаа авах вэ? Ялгаагүй ахаад энэ номыг уншсны дараа ахаад би асуулт өгөх юм чинь ингээд унших сонирхолгүй болчихсон. Тийм учраас маш сайн хүүхдүүдтэй үзэгчтэй та бүхэн маань тулж ажиллаарай. Гэхдээ хамгийн гол нь та хичээл дээр байгаа процессыг бити яг гэртэн давтаасаа гэж бидний зүгээс хүсэж байна. Тэгээ өнөөдрийн хувьд гэмэл үзэгчтэй 1 2 дугаар ангийн хүүхдүүдийн номыг бас түлхүүрлээ. Дараагийн хэсгээрээ дунд ахлах ангийнхан руу амжиж хүргэнэ. За ахлах анги дээр би бас тэндээс бас мэдээлэл бас авъя гэж бодож байна. Өнөөдөр бол ерөнхийдөө дандаа номтой холбоотой мэдээлэл. Ер нь бол номтой холбоотой мэдээллүүдийг үзэгчтэй. За баярлалаа. Дараагийн хэсгээр уулзъя. Дунд ангийнхны хүүхдүүдтэй чөлөө цагаар номыг ямар номуудыг сонгож авч уншуулж болох вэ гэдэг талаар зөвлөгөө мэдээллийг хүргэхээр сонгосон байгаа. Тэгээд дунд ангид ороод ирэхээр хүүхдүүдийн маань 1-ээс 2 дугаар ангидаа зөв унших, анхаарч унших, тэгээд унших зөв дадалтай болох, ойлгож уншихт нь ээж аауд нь маань анхаараарай. Нөгөө минутын уншлагаа улаарад нөгөө уншсан үгийн тоонд биш агуулга чанар тэрийг ойлгож байгаа хэсэгт нь анхаарад түүнээс хойшоо унших хурд руу анхаарад эхлээрэй. Хүүхд нөгөө нэг номыг хурдан унших маань бас өөрөө шууд хамааралтай. Тэгэхээр нөгөө хурдан уншдаг байх руу анхаарч эхлэх хэрэгтэй. За хурдан уншдаг байхад бол нүдний дасгалууд бас их үлдээтэй байдаг. Тэгэхээр хоёулаа дараагийн хэсэгтээ амжаагүй номуудаа танилцуулж болох учраас энэ удаа хоёулаа жоохон нүдний дасгал хийж хөө. За тэгээ хонгороо урьж гин. За би хаашаа суулаад эхлээд над дээр сандалд суугаад. За энэ дээр маш цэг суун. За цэгсээгээд суугаад нүдний ягаад ном уншихад ягаад нүдний дасгал хийлгээд байна гэж гайхчихж бас магадгүй. Тэгэхээр номыг уншихдаа хүүхдүүд маань одоо ингээд дунд анги руу ороод эхлэхээр нэг үгээр нь барьж авч уншихгүй мөрөөр нь боломжтой бол хэдэн мөрөөр нь багцлж уншдаг аргууд байдаг. Энэ аргуудыг хэрэглэхийн тулд хүүхд маань өөрөө нүдний маань булчингууд сайн ажилдаг байх хэрэгтэй. За эхний дасгал бол за гартаа үзэг ч юм уу эрхийн уруугаа гоцоолгох ч юм уу ямар нэгэн зүйлийг бариад за хоолоос эхлээд нь энэ яг энэ зөвлөө яг ихц ширтэн. Яг нэг цэгийг олж ширтэн. Би миний нүд тэгэхээр ширтсэн үү? Харсан. Аажмаар ойртуулна. Яг тэр цэг рүүгээ л хараад байна. Аажмаар ойрт болсоо. За. Буцаагаад холдуулна. Яг тэр цэг рүүгээ харна. За энэ нэг ширтэх хугацаа маань 10-аас 12 секунд орчим байна. Тэгэхээр нүдээ анивчихгүй харна гэсэн үг тийм. Анивчихгүйгээр тий. Боломжтой бол анивчихгүйгээр заавчлаарай. Анивчихгүйгээр энийхээ яг нэг цэг рүүгээ төвлөрч хараад дахиад аажмаар ойртуулна. Төвлөрч харна. За 10-аас 12 секундын хугацаантай ингэж ажиглаж хараад би анивчаад байна. Тий. Нүд маань жоохон ядраатай байгаа гэсэн үг. Тийм. Ачаал ихтэй ядраатай байгаа. Тэгээ энэ дасгалыг хүүхдэд маань ачаал их өгөхгүй 3-аас 4 удаа л давтахад боломжтой. За. За дараагийн дасгал маань юу вэ гэхлээр цэг суун бас яг цэг суугаастай
нүдээ ерөөсөө нүд бүх анхаарал нүднийхээ болон баруун тишээгээ шилжүүлнэ. Баруун талд байгаа бүх зүйлийг нүд харна. Бүр хүчилж харах юм байна тийм. Яг бүх баруун зүг рүү ингээд нүдний бүх ингээд барууныг харна. Таны гарыг би харж байна. Харж байна уу те? За, баруун тал руу харна. За, дараад нь дээшээгээ бүгдийн нүднээ бүх дээшээ бүх чиглэл дээшээ харсан уу? Зүүн. За, эдгээр маань бас яг 10 секунд орчим Ингэж хийхээр бие бариад ах юм зөв бүр. бие барих нь зөв биш. Цэг суугаад нүдэл удирдах хэрэгтэй. Бие бариад Нүдэ чангараад бие бариад ах юм. тархич руу чинь жоохон өвдөж байгаа юм шиг мэдрэмж өгөх хэрэгтэй. Тэгж байна. Тэгэх юм бол яг нөгөө булчинчин ажиллаад байгаа гэсэн үг. Тэгээд доошоогоо дараад нь нүдээ яг эргэлдүүлэх хэрэгтэй. Уух зүйл ах уу? Хоолой За яг одоо гайг болчих واخ. Тий хараа. За ингээд нүдээ энэ дасгалыг бас 3-аас 4 удаа л тавтана. Олон хийж болохгүй. Өдөрт 3-аас 4 удаа. Их юм бол нүд ирээлжлэх. Ирээлжлэхээр байгаа ч тий их их юм бол хүүхд маань өөрөө ядарчин. Тэгээд энэ нүдний дасгалыг тогтмол хийгээд байвал нүдний маань булчин маань өөрөө ажиллаад өргөн цар хүрээтэйгээр уншиж чадах. За дараагийн дасгал болохоор өөрөөсөө 2 м орчим зайд 8 тог ингээд тойруулж нүдэрээ зурна. За. Болохоор энэ Болж байна. цэг суугаад өөрөөсөө нэг 2 м орчмын зайд 8 тог нүдэрээ зурна. Болж гинөө? Болж байна. Би тэгтээ ямар харагдаж байгааг мэдэхгүй байна. Нэг сонин инээдтэй харагдаж магадгүй. Зурж алж байгаа. Нүдний булчингууд ажиллаж байгаа нь мэдрэгдэж байна. Мэдрэгдэж байна. За энэ энгийн дасгалуудыг хүүхдтэйгээ хамт болвол өдөрт 3-аас 4 удаа ихэд нүдний булчингууд маань сайн хөгжөөд хурдан уншлахад буюу багцлж уншихад маань зөв нөлөө үзүүлдэг. Ойлголаа, баярлалаа. Тий, уншихад тэгэхээр тэгээд дараагийн хурдан уншихад маань хүүхд маань 1-2 дугаар ангидаа нөгөө дотроо ингээд чанга дуугаар уншдаг, дотроо уншдаг. Энэ уншлагуудыг болох хэрэгтэй. Харцаараа гүйлгэж унших арга руу орох хэрэгтэй. Тийм. Тэгээ номд нөгөө дурлаж зөв уншихад маань нөгөө хурдан унших маань бас өөрөө чухал байдаг. Тийм байна тий. Ойлгосон хэрнээ хурдан унших. За, баярлалаа. За, баярлалаа. Хүүхд хөгжил төлөвчлөлийн болонгийн 3 дугаар хэсэг тавтай морилно. За бид өнөөдөр хүүхдийн баг дунд ахлах ангийнхандаа чөлөө цагаараа уншиж болох номын саналуудын тухай ярилцж байгаа. За түрүүний хэсэгт танилцуулж амжаагүй дунд ангийнханд уншуулж болох номуудынхаа тухай хэлэхэд за ер нь бол ах トゥ гэрэмийн үлгэр Андерсны үлгэрүүд болон дэлхийн шилдэг үлгэр сонгодог зохиолуудад маань хүүхдүүдэд бол уншуулсан байхад бол буруудах зүйлгүй. За тэгэхдээ орчуулагчд маань хэр зэрэг буусан бэ гэдгээ бол өдөрний мэд хүрээд ирсэн үү? За тэгэхээр орчуулагчдынхаа бас чансааг бас харах хэрэгтэй. За тэгээд баг дунд ангийнханд маань ерөнхийдөө тэр тусмаа хөвгүүдэд амьтдын тухай зохиолууд айгүй их таалагддаг. Тэрэн дээр бол санал болгоход бол Джек Лондоны маш олон зохиолууд байдаг. Джек Лондоны зохиолуудаас амьтдын тухай үлгэрүүдийг уншиж агаад хамгийн сүүлд нэг 7-8 дугаар ангид нь Джек Лондоны маш том юм зузаан яг энэ их зохиолоор маш том зузаан тийм яг энэ их зохиолоор байгаа. Тэгээд яг энэ амьтан хүн хоёрын хоорондын холбоо. Тэгээ амьтан гэдэг маань бүр магадгүй зарим тохиолдолд хүнээс ч илүү ухаан гаргаж болохоор тийм энэ хүнд бас өгч болох чанаруудын нөгөө хүний чанар гэж яриад байдаг шүү дээ тий. Тэр хүнлэг чанаруудыг гаргаж өгч тусгаж өгснөөр маш олон давуу талуудтай. Джек Лондон ч өөрөө 40 нас насалсан эдэр залуудаа бурхан болсон хүн гэсэндээ 50 гаруй зохиол бүтээлийг бүтээсэн. Тэгсэн хэрнээ тэрэн дотор маань Америкийн эд бол нэлийн алдартай зохиолууд нь дээлийнх нь явж байдаг. Тэгээ хүүхд залуучуудыг өсвөр насныханд ч гэсэндээ нэлийн тохиромжтой. Тэгээд эндээсээ Джек Лондоны зохиолуудаас амьтдын тухай сургамж зохиолуудыг нь сонгож аваад хүүхдүүдтэй уншуулахад бол ерөнхийдөө буруудах зүйлгүй байдаг. За охтуудын хувьд болохоор нууц цэцэрлэг, цэнхэр цэцэгсийн орон, цэнхэр дэлбиний арал гэдэг аялал гих мэтчлэн бас дэлхийн сонгодгууд байгаа. Тэгээд бөөрнөт гэж зохиолч байгаа гэдэг гих мэтчлэн бас энэ дэлхийн сонгодгуудыг уншдаг. За тэгээд энэ дээр болохоор ийм за энэ бол охтуудынхаа мөн тий охтууд дийлэгтэй сонирхдаг. За тэгээд энэ бол нэлээд одоо жишээлх юм бол энэ нууц цэцэрлэг гэдэг зохиол дээр бол нэлээд ааштай адармаатай охин байгаа байхгүй юу. Тэгээд энэ маань одоо нөгөө харах хөнгөө болоод аав ээжээс өмчрөөд тэгэнгүүтээ бас нэгэн ааштай нэг зөрүүд хамаатныдаа очиад тэр нь бол тэр цэцэрлэгтэй бол хэнийг ч ойртуулдаггүй. Тэгээд тэр нууц цэцэрлэг рүү нэвтэрч ороод найзуудтай болж байгаа гэд ингээд тэр ааштай өвгөн зан сайхан болно, ааштай охинч сайхан болно гэд айгүй гоё явдалтай зохиол байгаа. За тэгээд энэ зохиолыг уншихын өмнө энэ гол нь хялбаршуулсан хувилбар нь.
Өөрөлдөх юм бол 6 7 дугаар ангийнхан бол учиргүй их нөгөө нэг их ном уншдаггүй байх нь хүүхдэд ном уншуулахын тулд эхлээд нэг хялбарсуулсан хувилбар. Арай жоох нөгөө эмхтгсэн гэсэн үг юм тий. Тий. Эмхтгсэн тэгсээр нь ойлгомжтой. Бүх агуулгууд байгаа. Энэ талаас нь уншиж агаад яг их зохиол руу уншуулах юм бол илүү тохиромжтой байдаг. За энэ дээр бол манайхаас судалгаа байгаа. Тэгээд хүүхдүүд маань ямар төрлийн ном унших дуртай вэ гэдээ яг дунд ангийнхнаас авсан судалгаан дээр бол 40.5% нь ерөнхийдөө адал явдалтай ном унших дуртай гэсэн байна. За тэгээд ямар орчинд унших дуртай вэ гэдэг бас судалгаа авсан байгаа. Тэр гаргах. За адал явдалтай дуртай вэ гэхэлэр яа харахгүй Хари Поттерт хүүхдүүд дурладаг шүү дээ тий. Тэгэхээр дунд ангийнхан болон өсвөр насныхан болоод энэ Хари Поттерт дурлаад байдаг. Гацаагүй энэ хоёр бол яг шууд хамааралтай байгаа. Тэгэхээр дунд ангийнхандаа болоод хүүхдүүдтэй адал явдалтай номуудыг бас сонирхдаг юм байна гэдгийг нээж аваад нь бас мэдээд авчих. Магадгүй зүгээр хичээлтэй нэг холбоотой ижил төсөөтэй ч юм уу магадгүй хэрэг болох гээд шинжлэх ухааны ном ч юм уу өөрийнх нь магадгүй нэг төдийлөн сонирхгүй байгаа номыг аваад өгчвөл хүүхдүүд маань ном унших хөвшил байхгүй болчихно. Бид хамгийн гол нь өөрсдийнхөө сонирхлоор нь ном унших хөвшлийн суулгачих юм бол дараа нь өөрсдийнхээ яг магадгүй хичээлдэн суурилсан ч юм уу номууд нь уншуулад иж болох байх. Тий. Ер нь бол хүүхэд зохиолын утга зохиол, уран зохиолын номыг зөв унших, тэндээс өөртөө хэрэгцээтэй мэдээллийг олж авах дадал зуршилтай болчихно гэдэг чинь бусад сургалтын танин мэдхийн бай, түүхэн бай те бусад бүх номуудаасаа хэрэгтэй хэсгээ олж аваад ерөөсөө ингээд ерөнхий агуулгыг гүйлгэж хараад хэрэгтэй хэсгээ шууд татаад авчдаг. Ийм чадамжтай болчдөг байхгүй юу? Хамгийн гол нь юм чинь шүү дээ тий. Энэ л хамгийн гол ерөөсөө ном уншихын зөв дадал гэдэг чинь. Тэгэхээр энэ дэлхийн сонгодгуудаасаа бас уншуулад за тэгээд өөрснийхөө нөгөө Монголын зохиолчтой нөгөө богино өгүүлбэрүүдээс Монгол зохиолчтойгоо тий. Тийм шүү тий. Тэр тусмаа нөгөө гармаагүй нөгөө арт цэцэрлэгт морцсон гэдэг номыг би бас сонгоод авчирсан нөгөө юм хайдаг хүн шиг. Номын санч угаас ингэдэж шүү хайгаад. Тэгээд энэ нөгөө нэг Джек Лондон дээр ингэдэг шүү дээ. Джек Лондон гоо ч өөрөө чинь нөгөө нэг ном зохиолч яг биш хүн байсан. Тэгсэн чинь номын сангаар ном унших дуртай номын сангаар үйлчлүүлж яхад нь номын санч нь өөрөө өөрт нь тохирсон номын сонголтыг өөрөө айгүйх сонгож өгдөг байсан юм билээ. Тэгсээр улам ном унших бүр сонирхолтой болоод тэгээд өөрөө зохиол бичдэг болоод 15 настайдаа анх тосгоныхоо сонинд өөрийнхөө өгүүлбэрийг хэвлүүлж гаргаж ирсэн ийм хүн байлээ. Тэгэхээр хүүхдийн ном сонголтод бол нөлөөлөл аягүй чухал. Номын санч нь тэр Джек Лондоныг ийм алдартай болоход тусалсан байгаа байхгүй. Тэгэхээр бол нэг ийм нэг төршлөө сонсч ирсэн юм тантай хуваалцчих уу. Энэ нэг Японы нэг тийм зохиолч байгаа байхгүй алдартай зохиолч. Тэг хүн болгон зохиолч юм аа. Тэгээд хамгийн гол нь зохиол бичих гэхээр хүн болгон зохиолч гэхээр л болохгүй тий. Энэ бол мэдээж тусгай юм мэрэгжлийн хүн байх ёстой. Тийм том юм лөө зүрхлээд явах уу гэдэг ч юм уу хүмүүст нийтлэг тийм бодол төрд юм байна. Тэгсэн чинь энэнийг няцаасан нь болохоор тэр Японы алдартай тэр зохиолчлохоор юу гэж няцаасан бэ гэхээр хүүхэд дөнгөж хөлд ороод ирдэ шүү дээ. Тэгэхээр энэ хүүхэд маань болохоор хинээч заалгавлаагүй магадгүй телевизээр ч юм уу үзэл нэг бүжиг сурчаал тэрийг өөрийнхөө хэмнэлд оруулаад шинэ бүжгийг ингээд зохиогоод байгаа байхгүй. Тэгэхээр анхдагч яг юмыг ингээд шинээр ингээд хийж байгаа. Яг үүнтэй адилхан дөнгөж хилд ороод ирэхээр нөгөө худлаа ирж ирдэг юм л те. Тэнгүүт нийтлэхээр болохоор худлаа ирээд ирэхээр нь чи болохгүй бити худлаа иргээд ингээд зогсоочод идэг. Тэнгүүт хүүхдийн нөгөө цаашаа ингээд төсөөлөн бодох чадвар нь ингээд зогсчт юм. Тэнгүүт мэдээж эцэгчүүд зөв буруу гэдгийг бүгдийг ялгаж байгаа юм чинь дараа нь зөв бурууг нь тайлбарлаад өгөх учраас худлаа ирсэн тохиолдолд дараа нь юу болсон бэ гэдгийг заавал асуу гинэ. Жишээ нь би найзтайгаа ирсэн чинь ингээд заримгаа унгаачлаа гэдэг тэнгүүт энэ худлаа ирж ин л да. Тэнгүүт өтгөө яг юу болсон юм болоо гэдэг нөгөө хөх чинь ахаа цаашаа яаж тэр үйлдэлийг үргэлжлүүлэх үү гэдгээ бодож сэтгэж ирэхээр магадгүй яг энэ шин зохиолтой адилхан шин зүйлийг сэтгэж гаргаж ирдэг гинэ. Магадгүй энэ чинь ингээд мэдээж худлаа ярьж болохгүй шүү дээ. Тийм учраас яриул дуусныхаа дараа зогсоогоод ингэж болохгүй гэдгийг арай эвтэйгтэй зааж өгөхгүй бол дөнгөж эхлэнгүүт нь чи болохгүй гэж ингэж худлаа ярьж болохгүй шүү гэдэг ч юм уу. Энэ нөгөө нэг зохиол бичгийг болохоор сэдлийн өгсөн тийм байдлаар тайлбарлаж ирсэн. Хүн болгон л бичих боломжтой шүү. Хүн болгон бичих боломжтой. Сая тань хэлж яхад 15 настайдаа хүртэл ингэж гэсэн тохиолдол байна шүү. Тэр боломжийг олоход нь тэр номын санч, тэр номын дуртай болоход нь номын санч, тэр Джек Лондонд өөрийнх нь нас идэвгүй сонирхолтой тохирсон номыг тэр номын санч сонгож өгöd байсан байна. Тэгэхээр 15 настай хүүхдэд хүртэл сонголтонд нь хэн нэгэн туслахад нөлөөлж байгааз. Тэгэхээр бид нар ч гэсэндээ тийм үүрэг оролттой байх хэрэгтэй, мэдээлэлтэй хүүхдийнхаа сонирхол нас идэвгүй онцлогийг нь мэдж явах мэдээлэлтэй байх үүрэгтэй хүмүүс байгаад байгаа байхгүй юу. Тэгээд намын сан болон тохилог орчинд ном унших дуртай юу гэж саяны дунд ангийнхаа өсвөр насныхнаас асуухад тохилог орчинд ном унших дуртай гэд. Тэгэхээр бүрдсэн орчин байх юм бол тэр тусмаа манай Монгол улсын Монгол хүүхдүүд маань ном унших орчин байх юм бол харьцангуйгаар унших боломжтой болцсон байгаа судалгаа болвол гараад ирсэн байгаа.
За тэгээд за ерөнхийдөө хоёулынхны яриад дууссан байгаа юм. дуусчихна, За тэгвэл хамгийн төгсгөлтэй хэлэхэд ахлахангийнхныхаа одоо зөвлөлт шийдэхэд бол юу дэлхийн сонгодгууд болон одоо Монголынхаа шилдэгүүд одоо драмын театрт тавигдаад байгаа жүжигүүдийг их зохиолуудыг уншаад жүжигтэй харьцуулаад харж заавал үзээрэй гэж. Ялангуяа Тамгуу төр, Гамлет гэдэг тий Кихот ноён гэдэг эднэрүүд бол их зохиолууд нь бол дандаа хэвлэгдсэн байгаа. Тэрийг нь уншаад их зохиол жүжигтэй харьцуулж заавал үзээрэй. Хүүхдтэй ч гэсэн энийг ээж аваад маань бас санал болгоорой гэж одоо зөвлөх байна. Баярлалаа. Маш үнэтэй сайхан зөвлөгөө байна. За баярлалаа.